84 дугаар анги. Уулзсандаа баяртай байна. Та суул да. Ямар хэрэгээр надтай уулзахаар ирэв? Өөртөө чинь ийм зүйлийн тухай ярина гэж огтхон ч бодож байсангүй л дээ. Үнэн дээр их гайхаж байна. Би одоо чухал уулзалттай болохоор та ямар хэрэг ирснэ хэлэхгүй юу? 얘기하시죠. AT Group болон Black One хамтран ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Бидний гэрээний хугацаа дуусах гэж байгаа. Тэгээд Glory King хөрөнгө оруулах компани хааж байгааг сонсоод наашаа ирлээ л дээ. Та хитрхи оройтсан байна. Бид өөр компанитай хамтран ажиллахаар тохиролцсон байгаа. Тийм учраас AT Group-ийн хувьд хамтран ажиллах нь хүндрэлтэй л болов уу? AT Group-ийн цаашдын ажиллагаа энэс ихэнх шалтгааллах болоод байгаа учраас та дахиад нэг бодоод үзэлтэй. Намайг уучлаарай. Та бид хоёрын хооронд болсон үл ойлголцлоос болоод та ингэж байгаа юм уу? Би хөрөнгө оруулалтын шийдвэрийг өөрийн сэтгэл хөдлөлөөр шийддэг. Тэгээд энэ ганцхан миний шийдвэр биш. Миний сонсноор бол та зүүн өмнөд Азийн хөрөнгө оруулалтыг хариуцдаг гэсэн баха. Үтэрч тийм л дээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг манай ерөнхийлөгч ноён Чарлз Ван гаргадаг юм. Лоло кино сайтын киног үзэж байна. Би уулзалтанд орох боллоо. Баяртай. Би энэ залуугийн өмнө бүхийг шаардлагатай болно гэж төсөөлсөн ч явлаа. Хэрвээ ийм амархан буужрах байсан бол энд ирэхчгүй байх байсан юм. Дөрвөлээгээрэй. Жинжүү. Би байна. Хоёулаа өнөөр хамт хооллох уу? Чамд хоол таалагдж байна уу? Сайхан амттай юм аа. Наадах чинь миний чамд өгсөн хүзүүний зүйл дөө. Сайхан зөгч шүү. Нэрээ? Энэ зургийг хардаа. Энэ бол Пурим. Би чамд тэрний тухай ярьж байсан да. Эхэндээ жаахан тиймэрхүү байсан ч би одоо тэрнийг санаад ах юм. Гайхалтай. Намайг тэрхээр уйлаа бодчихд юм. Хөөрхөн биш байх гэж юу? Тийм ээ. Хөөрхөн байна. Чи бас тэрнийг тэрх юм бол арай өөр санагдах байх та. Юусаг чи уулзахыг хүсэхгүй юм гэж үү дээ? Тэгээ. Би чамаас компанитай холбоотой нэг юм асуух гэсэн. Манай компани тухайд юу юм болоо? Хэрвээ миний чадах зүйл байвал би туслахгүй яах вэ? Аавч нь өөр болохоос өмнө эмийн салбарын MNB гэдэг төслийг хариуцж ажиллаж байсан нь. Тийм ээ. Энэ гэрээний хугацаа нь дуусах гэж байгаа юм л да. Хэрвээ бидэнд хөрөнгө оруулалт байхгүй бол энэ төсөл маань үн сулж замхрах гээд байна. Харамсалтай нь хөрөнгө оруулагч болох Glory King компани өөр компанид хөрөнгө оруулах гээд байдаг. Хэрвээ тэд бидэнд хөрөнгө оруулвал төсөл маань амжилттай дуусах боломжтой байна. Би аавын хүслийг биелүүлэхийг үнэхээр хүсэж байна. Тэгээд энд би юугаар тусалж чадна гэж?
Хэрвээ чи Зүүн Азийн хөрөнгө оруулалтыг хариуцсан удирдагчтай нь уулзвал Би юу? Тэр захирал нь хийн? Тэр бол Ким Ингук. Хин гэсэн бэ? Жинжүү. Ийм зүйлийг чамаас гойх нь хэцүү байгаач. Энэ манай компани ирээдүйн тухай асуудал шүү дээ. Чи яаж ингэж чадж байна? Би ийм зүйл хийж чадахгүй. Өөр юуны ч тухай биш. Зөвхөн өөрсдийнхөө компани тухай бодол да. Хэрвээ бид энэ ажлыг амжилттай гүйцэтгэж чадах юм бол AT Group маань хормын төдийдл хөл дээрээ босох болно. Тэгсэн ч гэсэн энэ чинь буруу зүйл. Би яаж багшаасаа тийм зүйлийн тухай асууж чадах юм бэ? Шинжүүч арай. Одоо болтол тэрэнд хайртай юм биш үсттэй. Тийм үү? Юу гэнэ? Чи энэ бүхнийг компанийн төлөө хийх хэрэгтэй. Үгүй ээ, миний төлөө хийх хэрэгтэй. Өнгөрснийг мартал да. Тэр чинь өнгөрсөн зүйл шүү дээ. Би энэ талаар дахиж ярмааргүй байна. Би явлаа. Би энийг тэсэж чадахгүй нэ. Би ер нь явж Марыг ямар царайтайг нь харна. Хэрвээ тэр надад царайлаг байвал яана? Тэглэгээд яана гэж? Одоо тэртээ тэргөө жарив миний нөхөр юм чинь. Тэр жарины дунд сургуулийн найз юм чинь. Би тэрнтэй зүгээр л мэдлэх хэрэгтэй баг. Киммари юу? Сайн байна уу? Та намайг таньна үстэй. Тийм ээ. Сайн байна уу? Намайг наг хүнжүү гэдэг. Сайн байна уу? Би өөртөө чинь уулзахаар явж байлаа л та. Надтай юу? Тийм ээ. Өөрөө жаринтай ахлах сургуульд хамт сурч байсан гэлөө. Би өөрийн чинь тухай маш их зүйл сонссон. Бас тэрний анхны хайр байсан тухай ч гэсэн. Тэр тэгж хэлсэн гэж юу? Тийм ээ. Тийм учраас би өөрөө чинь тухай их сонирхож байгаа юм л да. Би анх өөрийг чинь энд нарийн бичиг хийж байгааг сонсоод их гайхсан шүү. Тийм үү? Хургаха. Хүнжүү. Чи Ким нарийн бичгийг таньдаг юм уу? Би Жарон Кимари хоёр ахлах сургуулийн найзууд гэдгийг сонсон л да. Тэгэд мэдлэх гээд ирсэн. Тийм үү? За, дараа уулзъя. Яасан бол доо? Би явлаа. Надад хийх ажил их байна. За, тэгвэл дараа Жаронтой хамт хоолнд оръё. Тэгье. Тэр ч хөөх юм аа. Гэхдээ намайг гүцэхгүй юм байна. Сайхан байна. Өнөөдөр орой хоолнд юу идэх юм бэлээ? Маргааш бол бидний удаан хүлээсэн сайхан өдөр. Бид хоол болон хоолны савыг тараах учраас олон хүн хэрэг болно. Сайн дураараа явах хүн байна уу? Би хамт явъя. Би ч ус. Би бас. Ой, би ой.
На гараа буулгацгаа. Би ч бас хамт явмаар л байна. Гэхдээ даанч гал таваагаа орхиж болохгүй нь л дээ. Ганцхан маргааш яваад дуусахгүй шүү дээ. Маргаашийн хувьд Мива тая хүн хамт явъя. Харин тэрний дараанаас ээлжээр явцгаая. Болж гэнэ үү? Тийм ээ. За тэгэхээр маргааш чи бас чи явах нь биш ойлгосноо? За хүнжүү. Жарина. Өнөөдөр гэртээ эрт ирээрэй. Яагаад ямар нэгэн онцгой зүйл болоо юу? Тийм биш ээ. Би өнөөдөр орой хоол хийнэ. Би чиний дуртай тагбуки хийх болохоор бити арайтаарай. Лоло кино сайтын Чи киног тагбугийг хийнэ гинэ? Миний санаа зовж байна шүү. Юу гинэ? Санаа зовгоо. Чи намайг чадахгүй гэж байгаа мó? Үгүй. Би өнөөдөр эрт яваад очиа. Тагбугийг хийнэ. Тийм дээ. Ээжлээ туслах байх. Төмөс авчихсан, сонгон авчихсан. Одоо цахиа хаад бодоо юм байна. Өө тийм, залгах хэрэгтэй байна. Ээжээ, күнж байна. Би хүнсний дэлгүүрт байна л та. Өнөө орой хоол битгий хийгээрэй. Юу ч хийдгүй өрөөндөө байж байгаарай. За юу. Би өнөөдөр Кионд настай хүн ямар байдгийг үзүүлээд өгье л дөө. Тэгвэл тэр одооноос дууга хурах бах. За ойлголоо. Мари, гэртээ харцгаая. Захирал өдөржингөө л өрөөндөө байлаа. Бас бүх уулзалтуудаа цуцалчихсан. Янзан Лори Кингтэй хийсэн уулзалт нь л бүтээгүн юм шиг байна лээ. Тэгээд л өрөөндөө бүгд байгаа биз. Бүх хүмүүс тэрний эсрэг байгаа энэ үед бууж өгсөн дээр баймаар. Бүр эдэгтэй хүртэл үгүй гэж хэлсэн гэсэн. Яс. Юу ч шээ. Та төрөлөд тарж байдаа. Би хүнтэй уулзах хэрэгтэй байна. Тийм үү. За тэгвэл маргааш уулзъя. Халуун цай уучих. Тайвширхад чинь тус болно. Эмэн бигээс болоо юу? Чи заавал энийг хийх ёстой гэж юу? Хинч намайг сонсохгүй байна шүү дээ. Бүр ээж хүртэл тэр усан толгойтой цагдаа нарын үгэнд орох юм. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжлээд байвал AT Group 10 жилийн дотор 3 дугаар зэрэглэлийн компани болтлоо буурах болно. Хөрөнгө оруулалт болох тийм хэцүү гэж юу? Хөрөнгө оруулагч компани юу гэсэн? Яасан бэ? Юу болсон? Зүүн Азийн салбарын захирал нь Жинжүүгийн надтай гэрлэхээс өмнө болцож байсан залуу нь. Юу гинэ? Яаж юм болдог вэ? Чи арай Жинжүүг тэр залуугаас очиж гоё гэж хэлсэн юм биш үү? Хэрвээ бүдчих юм бол хөрөнгө оруулагчтай уулзалтан дээр хинч намайг шалгахгүй. Эсвэл би үлдсэн насаараа даргын нэр зүйлсэн утсан хүүхэлдийг хэвээр үлдэх болно. Жинжүү тэр залуутай уулзаж чадахгүй гэж хэлсэн үү? Жинжүү нөхрийнхээ төлөө ч энийг хийж чадахгүй гэж байна уу? Магадгүй Жинжүү тэрэнд хайртай хэвээр байх.
Би жинжүүтэй уулзъя та. Чээрээ одоо болтол тэрэнд хайртай хэвээр юм биш үстэй. Чи энэ бүхний компанийн төлөө хийх хэрэгтэй. Үгүй ээ, миний төлөө хийх хэрэгтэй. Өнгөрснийг мартал да. Тэр бүхэн чинь өнгөрсөн зүйл шүү дээ. Үгүй болохгүй. За Мари. Орон хоолоо. Энд ч одоо юу вэ? Орон хоолоо хийгээд эхэлчихсэн юм уу? Тийм ээ. Би такбуки хийж байна. Гэхдээ энэ сонгон намайг хуйлаад байх юм аа. Алив надад өгч би хийчихье. Үгүй дээ. Би өнөөдөр хоол хийнэ гэж хэлсэн шүү дээ. Та санаа зовлог өрөөндөө ороод амарч бай. Үгүй чамайг чинь сонгон чирчиж чадахгүй байхад би яаж 50 амрах юм бэ? Би хийж чаднаа. Үнэхээр чадах юм уу? Тийм ээ. Би бичиж явсан жорийнхаа дагуу хийх болохоор битгий санаа зовлоо. Буудаага яасан? Би угаачсан байгаа болохоор будаа агшаагчанд хийгээд болоо. Угааж байхдаа сайн хутгаж угаагаараа мэдвөө. Ээжээ. Та санаа зовлогоо очиод амарч байцаа. За. Лоло кино сайтын киног үзэж байна. Санаа зовоод байна. Цаатгаа зүгээр орхио. Хэрвээ хажууд нь хүн хараад байвал өөрийнхөө хүснээр сайн хийж чадахгүй байхаа. Тийм шүү. Хаяа кинон дээрээс харахад сайтнууд охидтой хоол хийлгэж сурахын тулд багш хөлсөлт юм байна лээ. Ээж нь зааж өгсөн л байж таараа штэ. Тийм биш юм ээ. Күнжүү. Тэр өмнө нь амьдралдаа хизээж хоол хийж үзег байхаа. Их чинь бас гэрээ ажил юу ч хийж чадахгүй юм байна л дээ. Би харсан. Яасан ч түүхтэй удам судартай амдээ. Амьдрал дээр ийм сонин тохиол гэж бас байдаг аа. Үгүй мөн хачи юм. Тэгэхээр күнжүүгийн эгчин чиний бэрдүү болж байна уу? Яасан ч хутгалцсан юм болж байна да. Тийм үү? Тийм ээ. Болооч дээ ээж. Бидний насны зүрхийг болохоор одоо яалтайч билээ ямар албаар ингэж байгаа юм штэ. Тийм дээ. За хоол нь ямар ч амттай болсон бай. Амт тавианаа л гэдэг угаарай. Ойлгосноо? Аваа санаа зовлтгүй. Би юу ч байсан бүгдийг нийтж чадна. Ямар амттай байх бол гэхээс сонирхол төрж байна шүү. Тэр дахиагаа бусад суусан зайлхаа мэдчил байдаг байгаа та. За болооч дээ. Зүгээр л найдаад үлдээ. Би чамайг завгүй байхад чинь дуудчихсан уу? Үгүй дээ. Өнгөрсөн удаад шууд яваад өгсөнд уучлаарай. Зүгээр дээ. Тийм юм байдаг штэ. Сүри цом болж гин үү? Тийм ээ. Сайн идэж сайн унтж байгаа. Манай нөхөр. Цаадах чинь ажилдаа хэрвэн да. Имэн биеийн асуудлаас болоод жоохон хэцүү байна уу? Жоохон ч биш. Үнэхээр хэцүү ах шиг байна лээ. Тийм үү? Тэр хөрөнгө оруулалт татах гэж тийм хол явах шаардлагагүй байсан. Би ерөөсөө ойлгохгүй юм аа. Ингэж хэлж болох эсэхийг мэдэхгүй ч гэхдээ би захирлыг маш их өрөвдөж байна.
Тэр компани өргөжүүлэхийг үнэхээр хичээж байгаа боловч хинч тэрэнд туслахгүй байгаа бол л та. Тэр ч бүх хэл танаа ээж хүртэл ойлгохгүй байгаа юм шиг байна лээ. Тийм болохоор л тэрэнд хэцүү байгаа баг. Тэр хөрөнгө оруулалтын уулзалтнаас эрдэнэсээ хойш өрөөнөөс нэг ч гараагүй шүү дээ. Тийм гэж үү? Жинжүү, чи тэрэнд чадлынхаа хэрээр туслах хэрэгтэй. Чи хэдий компани талаар сайн мэдэхгүй ч тэрэнд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй чи хөрөнгө оруулагч нартай уулзаж хоолнд ордог ч юм уу? Хэрвээ би чиний оронд байсан бол тэхэл байсан баг. Миний нөхөр хүнд байдалд орсон бол уучлаарай, би хэтэрхий хувийн асуудал чинь орчих шиг боллоо. Тэр зүгээр л үнэхээр өрөвдөлтөй харагдаад. Зүгээр дээ. Дахиад яахан элсэн чихэр нэмэх хэрэгтэй болов? Өсч өгнэ. Ихчээ та зүгээр үү? Зүгээр дээ. Би өдөр жоохон хоол идсэн болохоор толгой эргээл энэ тэгтээ. Яа, би энийг төвчж чадахгүй нэ. Ганц шил хийх гэж хичнээн уддаг юм бэ. Тэр дахиагаа өөрөө бариад хийсэн ч өдөө дуусах болмоор юм да. Ээжээ тайвшраа. Хоосмынхын өнөр гараад байхыг бодвол одоо дуусж байгаа хөө. Бирлээ. Жарина чи ирв үү? Тийм ээ, юу вэ? Чин дахины шүлийг ганцаараа хийсэн юм уу? Тийм ээ. Чамайг оройтгоно гэж бодож байтал ашгүй хамжаад ирлээ. Жарина, хурд наашаа суугаарай. Хөөх. Сайх өнөрч байна шүү. Төмс сонгон ч гэсэн сайхан амттай харагдаж байна. Тийм үү ээж? Тийм ээ. Өнгөн ч бас сайхан улаавтар болсон байна. Яахан хүлээгээрээ би будаа аваад ирье. Хөөе, чи цаад будаа агшаагч тэр чигээр наваад ирээрээ. За эмээ. Амттай харагдаж шүү. Одоо яана? Хөөе. Яана? Яасан бэ? Юу болсон бэ? Энэ яаж гсэн юм бэ? Яаж гсэн бэ? Сайтын киног үзэж байна. Ямар нэг юм буруу болоод байна. Яахаргүй түрэн болж байсан юм л да. Нэг юм л буруу болчихлоо. Юу болсон юм бэ? Одоо яана? Чи товчлуурын дарахаа мартчихсан биш шүү дээ. Үгүй, би түрүү яахаргүй дарсан. Залгуур нь салчихсан юм болов? Залгаатай байна. Гэхдээ тэгээ яасан юм болов? Күнжүү, чи хаалтыг хаах ёстой байсан шүү дээ. Яг ингэж харж гинүү? Яна, мэдсэнгүү? Сайн байна да. Наад чи хөгшин эмгэн хүртэл мэдэж байхад чи яаж мэдэхгүй чадж байна. Одоо тэгээд яах юм бэ? Бид нар өлсөж өглөө шүү дээ. Би бэлэн бутаа аваад ирье. Тэгээд пэчэнд халаагаад идчихье. Агшаас нь хамаагүй хурдан мэдтэй. Тийм ээ? Та нар ерөөсөө шүлээ төрүүлээд идцгээж бай. Би хурдхан гэгч нь будаа агшаа гатгая. Бид нар яаж будаагүй хоосон шөл идэх юм бэ? Яна, намайг үнэхээр уучлаарай. Зүгээр дээ. Их хурдан агшаа гайгүй. Зүгээр, жаа. За, хүнжүү явцгаая. Намайг уучлаарай.
Гүнжүү, энэ үнэхээр сайхан хамтдаа болсон байна. Тийм гэж юу? Ой, жари байна. Энэ үнэхээр амттай байна уу? Миний ихэр одоо хэтэрхий халуун ногоотой бас их давстай байна. Тийм байгаа биз дээ. Та нар юу гэж бодож байна? Хэл л дээ. Гү сайн мэдэхгүй юм аа. Гүй тэгэхэд зүгээр л юм. Амттай байна уу? Зүгээр амттай байна. Тийм бохолцтой аваа. Өөх, таач хамгийн сайн хадмаа ав юм да. Сони юм да. Түрүү амтхад ийм амт байгаагүй юм да. Яаж гсэн юм бол? Зүгээрээ анхны удаа гэхэд сайхан хамтдаа болсон байж тээ. Тэгвэл мансуу та хоёр энийг бүгдийг нийтэж дуусгаарай да. За, чид. Итмэргүй наа. Бэрээ. Надад гоймын чанаа дэрээ. Удаатай идчихье. За. Ойлголоо. Явах гэж байгаа юм уу? Тийм ээ. Чи Жинжүү Юнсаг хоёрыг эртэл жаахан хөл ичгтэй хөө. Эзэгтэй. Ойлгож байна. Би чамайг гэртээ ажилтайг мэдэж байна. Үлдээч гэж гоох ёсгүй гэж мэдэж байна. Гэхдээ өнөөдөр л үлдчих. Тэгвэл би найзаагаа дуудах юм. Тэр хүртэл байж байдаг хөө. Би өмнөдөө ганцаараа айгаад байна. За, ойлголоо. Хадумэн. Миний утас хаашаа орчих вэ? За, би байна. Кежа. Чи одоо манай гэрт хүрээд ирж чадах уу? Одоо юу? Чи яагаад байсан болохоор намайг дуудсан гинэ? Жинжүү Юнсаг хоёрыг хүрээд ир гэж дуудаж болох л байсан шүү дээ. Хөөе. Чи намайг амар хүн гэж бодоод байна уу? Тийм биш дээ. Тийм биш. Жин хүргэн Жинжүү хоёр ажилтай байгаа болохоор дуудаж чадсангүй л дээ. Тэгээд чи ийм хүү байдлаар уулзалж ярилцах нь хөвгөлтэй биш гэж юу? Хөгшөрхийн цагт найзал үлдэн гэсэн үг байдаг та. Тиймээс чи одооноос эхлээд надтай сайхан харьцах хэрэгтэй шүү. Би ирлээ. Хүрээд ирв үү? Тийм ээ. Эш та ирээ юу? Чи одоо хэдэн цагт ирж байгаа юм? Чи ээжигээ бодоод эрдэрч байвар юм та. Намайг уучлаарай. Ингээд манай Юнсаг яасан? Одоо хүртэл ирээгүй байгаа мó? Тийм штэ. Та хоёр хамт байгаагүй мó? Орой үеийн хөргөн үргэлжил оройтод байх юм. Тэр одоо ерөнхий захирал болсон юм чинь хийх ажил их байдаг байлгүй. Жинжүү гэртээ ирсэн юм чинь би ч явъя да. Орой хоолоо идсэн үү? Эцээ. Надад хийх ажил их байгаа болохоор ажлын өрөөндөө удах байх шүү. Ойлголоо. Лоло кино сайтын киног үзэж байна.
Юнсого, чи хаана байна? Ажил дээрээ байна. Ийм эртүү. Өглөөний цайгаач уулгүй юу? За. Ажиллаа хийдэ. Баяртай. За Жинжүү, юу болов? Хэлэх юм байгаа юм шиг байсан. Тэгэхээр л дээ. Юу болсон юм? Надад өөрөөс чинь гоох зүйл байна. Гоох зүйлээ. Чи AT группийн талаар ярихаар ирсэн юм уу? Гэхдээ тэрийг яаж Энийг нөхөрчин чамаас гуйсан уу? үгүй дээ. Би өөрөө л ирсэн. Миний тусалж чадах зүйл байгаа байх гэж бодоод. За анхаарах хэрэггүй дээ. Би ер нь явъя. Кофе гоочууч дуусгаагүй шүү дээ. Чи ядаж кофегаа уучхад явал та. Үгүй дээ. Би ер нь буруу бодсон юм шиг байна. Уучлаарай өгшөө. Жарина. Энэ чиний очих газар уу? Нийгмийн ажилтнуудаас асуусан чинь надад энийг өгсөн. Сайн байна. Тэгэхэд дөрвөлээ амжих юм уу? Би хамт явах юм уу? Хөргөх юм тийм ч их биш учраас зүгээр дээ. Дараагийн удаад хамт явъя. Тэгвэл бидэнд битгий санаа зовоорой заяа. Бид оройн хоолны бэлтгэлээс өмнө ирнэ. За. Жарана. Чи ирээ юу? Тийм ээ. Күнжүү. Сайн байна уу чи? Сайн байна уу хатагтай наа? Танд юу гэж вэ? Хайртайгаа уулзахаар ирээ юу? Баял та. Манай маркетингийн нэгдүгээр баг энэ ажилд хамтран ажиллахаар болсон. Би төлөөлөгч нь болж ирж байгаа юм. Жарана, бэлтгэл ажил чинь дуусч байна уу? Тийм ээ. Одоо явцгаах уу? За. За. Нэг хүн 4 утыг аваарай. Тарааш дуусаад эндээ уулзцгаая. За. Амжилт. Амжилт. Амжилт хүсье. Удахгүй уулзъя. Күнжи удахгүй уулзъя. За дараа үзье. Сайн байна уу эмээ? Та нийгмийн хамгааллын ажилтнууд таньсан уу? Тийм ээ. Энэ таны хоол. Өвөөтэй хувааж хэрэглээрэй. Сайн байна уу өвөө? Энэ таны хоол. Сайхан хооллоорой. Сайхан болоорой. Сайн байна уу эмээ? Нийгмийн хамгааллаас явж байна. Ашгүй дээ баярлалаа. Сайн байна уу? Алуу, би энэ чинь барья. Энд таны хоол байна. За. Та сайхан хооллоорой. За. Дуусчихсан уу? Тийм ээ дууссан. Чи яагаад нэгийг тараагаагүй байдаг вүлээ? Гэрд нь хүн байх юм шиг байна уу? Хаалга тайж өгдөг үү? Чи хаягийг андуурсан байхаа.
Надад өгч би яваад ирье. За. Би хамт явъя. Явчихад ирье. За. Манай жарив эрээг байгаа юм уу? Сүүлийн хаалыг хүрэхээр явсан. Тэр зүг рүү туслах менежертэй хамт явсан л да. Тийм үү? Би жаривтай хамт очие. Та нар машин дахиж байж бай. За. Удахгүй үзье. Игчээ, энд юу болоод байгаа юм бэ? Гал гараад байна. Хэнийг нь тусламж дуугсан юм уу? Тинэ дууцсан. Одоо яадаг вэ? Ээж нь ажилдаа явчихсан. Тэнд жаахан хүүхэд байгаа. Сууя! Дотор байвал хурдан гараад ирээч. Тэр хүүхэд байгаа юм уу? Харин тийм ээ. Одоо яадаг юм бэлээ? Галын машинч одоо энэ нарийн газар руу орж ирч чадахгүй шүү дээ. Сууя! Ус авчраарай хүмүүсээ. Холдорой. Яадаг вэ? Чи чинь яг гэж өнөөс ярина. Лоло кино сайтыг сонгосонд баярлалаа. Жарина. Найн 4-р анги төгсөв. Яаж юм болдог вэ? Юу болсон? Бидэнд жаривнаас ярилцлага аваачаа гэсэн хүсэлт их хэмжээгээр ирсэн. Чи намайг ямар их санаа зовсныг мэдхүү. Гэр бүлийнхнийгээ яагэвэ? Ээж би энэ хүүхдийг өчөж авмаар байна. Чи бол миний жинхэнэ бэр. Чи яаж Глорикинтэй холбоо тогтоож чадсан? Чи Жинжүү компани ажлаас хол болгох хэрэгтэй. Яаж яг чам руу юм яриад алгасан юм бэ? Жаруныг өдөрдөх хэсэг рүү шилжүүлвэл ямар вэ?